би нэг л юмнаас бас айж байгаа. Төрийн аль байгчтай маань цалин нэмэгдээд нөгөө өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн маань өсчихүдээ. Энэ тал дээр юм засгийн газар маань ямар бодлого чиглэлтэй ажиллаж байна. Нөгөө шудраг өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөх газар чинь бизнес хэрэглэгчдийнхаа нөгөө барьцаанд орцсон. Энийг үлэхэд тэгэл өргөн хэрэглээний барааг дураараа чөлөөтөө нэмжээдэг. Нөгөө бидний цалин нэмэгдэх буцаад энэ маань ийм асуудал үүсэх үү. За цалин нэмэгдэхээр үн нэмэгдэнэ гэж. За энэ бол зах зээлийн зарчим шүү дээ. Зах зээлийн хууль өөрөө ингэж явдаг. Гэхдээ хэд хөөрөгдөл байж болохгүй. За энэ дээр төрийн зохицуулт мэдээж орох ёстой байна. Энд юу гэхээр Монгол улс өөрсдөө юм үйлдвэрлэдэг болох хэрэгтэй. Одоо баг бид хэрэглээнийхээ нэг 70-80% гаднаас авдаг. Гэхдээ манай шилэнгчүүд бол одоо энд тавьсан байна бүтээгдэхүүнүүдээ бид өөрсдөө л үйлдвэрлэдэг болох юм бол энэ ямар нэг одоо цалингийн өсөлтөнд дагаад үн өсдөг тийм одоо бид бүрэн арилнаа гэсэн үг. Жил болгон зуд болон цаашдаа. Жил болгон ийм цас унана. Тэр болгонд бид нар зөв ус малын орогдолтой байж болохгүй. Тэгэх юм бол энэ малын түүхээдээс гаралтай энэ одоо бүтээгдэхүүний зах зээл маань 9 он өрөө цалин өсвөл дагаад өсчөөдөг ийм эмзэг болно. Тийм учраас бид дотооддоо аль болох сайн үйлдвэрлэн төдий чинээгээр одоо үнэ хямдардаг ийм болно. Тийм учраас бид хүнсний хөвсгөл гэж яриад байгаа. Тийм учраас одоо эрчимцэн мал аж ахуй гэж ингэж ярьж байгаа шүү. Тийм учраас бүгдээрээ хоршоож ёо гэж байгаа.